Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр үргэлжлэлт ба балархаа их шиг. Үргэлжлэлт ба балархаа их шиг. За тэгвэл үгэнд орсон богино их шигийг үргэлжлэлт их шиг, балархаа их шиг гэж ангилнаа. Үгэнд орсон богино их шигийг үргэлжлэлт их шиг, балархаа их шиг гэж ангилнаа. За тэгвэл үргэлжлэлт их шиг гэдэг нь үгийн нэгдүгээр үед орсон богино их шигийг үргэлжлэлт их шиг нь үгийн нэгдүгээр үед орсон богино их шигийг үргэлжлэлт их шиг гинэ. За жишээ нь намар үгийн нэгдүгээр үед орсон а их шиг маань үргэлжлэлт их шиг болж байна. За дараагийн үг саруул. За үгийн нэгдүгээр үед орсон а үсэг маань үргэлжлэлт их шиг байх нэ. Үргэлжлэлт их шиг нь үгийн нэгдүгээр үед орсон богино их шигийг үргэлжлэлт их шиг гэнэ. Харин балархаа их шиг нь үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино их шигийг балархаа их шиг гэнэ. Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино их шигийг балархаа их шиг гинэ. За жишээ нь намар. Нэгдүгээр үеэс хойш орсон а үсэг маань балархаа их шиг. Бодлого. Нэгдүгээр үеэс хойш орсон о маань балархаа их шиг болох нэ. Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино их шигийг балархаа их шиг гэнэ. За тэгвэл дасгал дээр ажиллая. Жишээ дасгал ажиллая. Гүзээлзгэн. За үгийн нэгдүгээр үед орсон ү их шиг маань үргэлжлэлт их шиг. Харин нэгдүгээр үеэс хойш орсон богино их шиг маань балархаа их шиг болно. Нэгдүгээр үеэс хойш орсон богино их шиг маань балархаа их шиг болно. За тэгэхээр г-ийн артлын балархаа их шиг, энэ артлын балархаа их шиг. За дараагийн чицэргэн. За нэгдүгээр үед орсон а их шиг маань үргэлжлэлт их шиг. Харин нэгдүгээр үеэс хойш орсон богино их шиг маань балархаа их шиг. За тэгэхээр а тэр г-ийн артлын а, энэ артлын а, ц-ийн артлын а бүгд балархаа их шиг байх нэ. Хүзэр. За тэгвэл харъя. Үгийн нэгдүгээр үед орсон ö үсэг маань үргэлжлэлт их шиг, харин нэгдүгээр үеэс хойш орсон их шиг маань балархаа их шиг. За дараагийнх нь тоглоом. Тэгвэл үгийн нэгдүгээр үед орсон богино их шиг маань үргэлжлэлт их шиг байна. Харин хойшоогоо балархаа их шиг байхгүй байна. За үгэнд үргэлжлэлт балархаа их шиг хоёр хоёулаа байж болно. Аль эсвэл аль нэг нь байхгүй байж болно. За дараагийн сургуйл. Үгийн нэгдүгээр үед орсон богино их шиг маань үргэлжлэлт их шиг. За түүнээс хойш богино их шиг байхгүй байгаа учраас балархаа их шиг үг байна. Шатар. За үгийн нэгдүгээр үед орсон а маань үргэлжлэлт их шиг, харин хоёрдугаар үед орсон а маань балархаа их шиг. Айраг. За үгийн нэгдүгээр үеэс хойш орсон их шиг буюу богино их шиг ганцхан байгаа учраас энэ маань балархаа их шиг. Энэ үгэнд харин
үргэлтэд их шиг байхгүй байна. Ааруул. Энэ үгэнд үргэлтэд их шиг балархаа шиг аль нь байхгүй байна. За тэгэхээр үгэнд үргэлтэд их шиг балархаа шиг хамт байж болно. Эсвэл үргэлтэд их шиг байгаад балархаа гişгүй байж болно. Үргэлтэд их шиг байхгүй балархаа шиг төв байдаг байх нэ. За аль нь байхгүйч байдаг байна. За тэгвэл үгийн 1-р үед орсон богино их шиг маань үргэлтэд их шиг, 1-р үеэс хойш орсон богино их шиг маань балархаа их шиг болно. За дараах үгүүдийг бие дааж хийгээрэй. Үргэлтэд их шгийг улаан өнгөөр, балархаа их шгийг ногоон өнгөөр будаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дархлаагаа сайн дэмжээрэй хүүхдүүдээ.